оны баруун хязгаар зорьсон бидний аялын 2 дахь дугаар бэлэн боллоо. Баян Улаан аймгийн хамгийн урд хязгаар Булган суманд хөл тавьснаар энэ гайхалтай аялал маань эхэлсэн. Тэндээс бид Дэлгүүн сумын зүг хөдлөхөд байгаль өөрийн сүр хүчээ мэдрүүлж сүрлэг том уулсын дээгүүр гүн хавцал дундуур явсаар нэг мэтгэд л бид агуутын давааны оройд гарчихсан байлаа. Яг одоо та бүхний харж байгаа энэ дүр зураг бол 3065 м-ийн өндрөөс бид уруудаж байгаа тэр мөч. Энэ өндөр хэр сүртэй вэ гэж та бодож байна уу? Харьцуулж хэлэх юм бол Улаанбаатар хотын Богдхан уулын цэцэг үний орой дээр дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифаг босгол яг л энэ өндөртэй дүүцэх юм байна лээ. Тэгээд бодохоор та бүхний нүдний өмнө харагдаж байгаа энэ зам могоо шиг мөшгөрсөн хэлбэртэй байх нь аргагүй бизээ. Дэлгүүн сумын энэ хэсэг ер нь Баян Улаан аймгийн сум хооронд явж байхад байгаль дэлхийн гайхамшигтай тогтос сүрлэг улсын хүчирхэг дүр төрх. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн өвөрмөц аж ахуй, амьдралын өнгө, уламжлал, ёс заншил гэд бүгд нэгэн зэрэг нүдэнд харагдаж сэтгэлд үлдсэн байна. Энэ газар орон нутаг зөвхөн газрын зураг дээр байдаг нэг цэг биш, харин Монгол орны олон өнгө, олон мэдрэмжийн амьд гэрч гэдгийг бидэнд дахин нэг сануулсан тийм аялал байлаа. Бидний юу хүлээж байгаа бол хэрвээ та энэ аль явдалтай аяллыг үргэлжлүүлэн үзэхийг хүсвэл манай сувгийг subscribe дарж бидэнтэй хамт байгаарай. Undercover agents of the other, beyond gravel, beyond all. A bigger scale the world inhales as we go. I wouldn't want it any other way. Бидэд одоо биш бармек гэдэг гоё хоол идэх чинь тэр нь болохоор 5-3-аараа яг гараараа иддэг учраас гараа ихлэ заавал угаах хэрэгтэй. Ерөөлийн нэглээд ингээд бүгдээрээ гараа ингээд илгэж байгаа. Авсан худаа явандаас. Бабан гоодаас. Тэнгээс аврах биш бас командах биш. Нийтлэгийн телек гэж итгэсэн. Ойлогоо маягаар итгэсэн. Чартхан жаа. Аудат биш зөв. Энэ 90 зам сайн юу яаж айн замд явж байгаа айн замд явж байгаа хүмүүсээс айн зам нь үзэтэй болох болтгоо гэдэг. За баярлаа. Ерөөс айлтаа тэгээд иддэг хөхгүй мах. Зөв. Окей. Баярлаа. Ажамна. Шат. Болчтой. Та ихлээд нэг гар хүрэндээ. За. Жаз бүтэр маа. Жаз бүтэр. Атам қазақ болған соң арғымақты жаратып бәйге қоспай кетпеймін, тосылған көкті қаратып әнге қоспай кетпеймін. Жылқышы таң атырған құсқа бармай кетпеймін, ауылдағы шақырған басқа бармай кетпеймін. Қазақ деген халқымның бағаламас салтын кім, қазақ сырын көрде біл, біздің қазақ ер көңіл. Қазақ сырын көрде біл, біздің қазақ ер көңіл. Атам қазақ болған соң той кездессе ауылда айтыспай бір кетпеймін, көкпар талып бауырға тартыспай бір кетпеймін.
қазақ ата баласын елең кетпеймін көсілген кең даласын елең кетпеймін қазақ деген халқымның бағаламас алтын гүл қазақ сырын көрді біл біздің қазақ ер көңіл қазақ сырын көрді біл біздің қазақ ер көңіл. За уна хаашаа явж байна. Баяуулын аймгийн Цэнгис мөрөө явж байна. Хэрэг зориг юунд вэ? За ишээ хөрөнгө явж байна. Казак найзынхаа Казак соёлтой дагаад явчлаа. Баяуулын аймагт уулсын оройгоор ерөөсөө оройгоос оройгоор чамд zeg уртад тэгвэл тийм бэ? Казак найзтай хамт уу? Тийм найзтай. Бас бодож төсөлж яваагүй юм хийж явна да. Харалтай ингээд. Дандаа юм уулсын оройгоор. Tree, the last weekend of summer, the empire at our fingertips, the autumn to discover. If I would have had the worthiness to be the perfect lover, would you stay under the willow tree when I asked if you would be? Would you be my Valentine? Would you be my Valentine? Still I lie within a memory, devoted as your lover. You could take my hands and cover your eyes and tell me there's no other. Would you be my Valentine? Would you be my Valentine? Pray to find the right one when the time is right. Бидний хаана ирснийг хардаа. Яста гоё газар хүрээд ирлээ. Баяуулгыг үзэн харна гэж бодоогүй газараа хүрээд ирсэн байна. Тий. Манай Баяуулгийн аялал ингээд үргэлжилж байна. Яг одоо болохоор бид нар маш гоё юм үзэсгэлэнтэй газар хүрээд ирчихсэн байна. Гэхдээ бороо орох гээд нэлээ үйлэрхэг орох байгаа болохоор гэс хэдүүлээ эхлээд майхас аваа цэслээд янзлаад сетап хийгээ тий. Тэгээ. Хаана ирснийг бас яг хэлж болох хэсгийг сайн мэдэхгүй. Гэхдээ одоо ямар ч юм бэ их завгүй байгаа учраас ажилдаа орцгоо. За тэгээ. Let's go. Гүүрээ. Would you be my Valentine? Would you be my Valentine?양 먹자지. Шивтэй гараад. Үгүй надаас таашгүй.
Дахин хиймээ ч юм. Энэ. Radio TV. Radio TV. Нэрээ өөр төрлийг нь хийж байгаа. Кисобон арай типан гэдэг. Халуун ногоот жоохон баг зэрэг халуун ногоотой гэх юм уу? Тийм болохоор хүүхдүүдэд эркэг собог юм уу? Тэгээ нэг кемпл явж байхад ч угаасаа мэдээж зарим үед гоё тухтай орлого ч гэсэндээ ихэнх тохиолдолд иймэрхүү бэлэн гэх юм уу газ хурдан болохоор амархан игдэг хоолтон гэж сонгож дээ. Ер нь бол за ятисоба байна, боцтой шүл байна. Ийм хоолууд бол будатай хуурга байна. Тэгэл тунатай будаа байна. Ийм хоолууд ч юм бол цөөн байна. Маш хурдан болно гэсэн үг шүү дээ. Жохон тухалж суунаг гэвэл арай өөр төрлийн хоол юм. Жишээл маргааш бол тухалж суухтай ямар хоол иддэг вэ гэхээр илүү гоё стейк эсвэл бол бас юу байж болно? Карри байж болно. Карри бас хэлбэрхэндээ ч орж магадгүй шүү гэхдээ. Гэлгийх мэтчлээ нөгөө хоолны сонголтууд бол айгүй олон байна л да. Өнөөдөр бас нөгөө харцангуй эрт кемплүүд битүүлэн тий 50% л хоол ундаа хийж байна. За тэгээд эндээс хамгийн гол нь юу бол нэг иймэрхүү хоол болж байгаа. Голоход аль ч юм уу жоохон Эйжент 6 хүн байгаа. Яагаад нэг 1 2 3 4 5 Энд алидины миний нэг үнгийг худаацсан. Үгүй би бүгдийг Манай хэд тохиол очиж юм боо мэт. 10 штэ. Өдөр нэг алдсан. Чашаа хэд шанс юм боо мэт. Энэ газраас явмаар байна. Үнээр гоё юм دی байна. Яг энэ хүнди бол баг нэг аюулын тийм хамгийн гоё үзэсгэлэнтэй газрууд нэг гэж байна тий. Тэгээд ерөөхдөө дандаа нутгийн хүмүүс ирдэг юм байна.
аюулын хүмүүс ирдэг юм. За яг аюулын зарим хүмүүс зочтой аваадчихмаар тий. Ирдэг. Гэхдээ ер нь бол ихэвчлэн нутгийн хүмүүс ирдэг юм. Энд чинь бол дандаа л аюулын дугаартай машинуудтай таарлаа. Тэгээд зам нь их хүнд наашаад маш өндөр даваад авч том хаттай ч одоо даваад авч орж ирж байна. Орж ирснээр дараа чсэн. Энд зам нэлээд хүнд учраас жижиг тэрэг бол ер нь явахгүй дандаа л 69-д явж байна тий. Тэгээ ер нь бол 69. Тэгээд илүү ландууд явж байна. Land Cruiser 80-д явж байна, 105-д явж. Ийм машинууд бол таарлаа. Тэгээд үнэхээр гоё хүнд юм. Замарсан тэгээд өдрийн шигээ хайк хийж үзье. Тэр уул руу гарч үзье. Доошоогоо жоохон явж үзье. Хүндий бол нэлээд урт. Гэхдээ нөгөө энд хатлан авдаг хүндий учраас бас төдийлөн бас хүмүүс оруулдаг юм байна. Ерөнхийдөө яг одоо манай буусан цэгээс доошоо ерөнхийдөө орж болохгүй гэсэн доошоор хүмүүс орцсон байна. Тийм хавлаад. Харин тийм бод шүү дээ. Тийм тэгээд энэ бас нэг хилийн зураас тэгэхээр тусгай хамгаалалттай газар. Тэр тусгай хамгаалалттай газар, хилийн зураас газар, бас байгалийн зохицлын газар гэдэг маш олон зүйлд зохицсон юм газар байгаа даа. Тэгээд анхнаасаа угаасаа байгаль хамгаалагчтай уулзчаад орж ирсэн. Дээрээс нь энэ чи хилийн зэрэгтэй таарад хилийн зэрэгээс зөвлөмж аваад эндээс доошоо битээ буугаараа гэдэг зөвлөмж аваад орж ирсэн. Аргачлал. Тэр манай плейтик маань мока бодонд Юу яах юм бэ? чи нэг юм. Гадуур нь хаалт хийх үү? Яах. Үгүй. I don't have to look no further, 'cause I've reached my destination. I used to be lost, but now I'm found. As long as I know that you'll be around, I don't have to keep on searching. За хайкинг хэр амжилттай хаа хүрэх гэж явна? Хаа хүрэх гэж явна? Очих destination-ээ танилцуулаарай. Google Map-аас нэг харж авсан нэг цэг байгаа. Ер нь бол энэ баяуулыг зорж ирсэн. Тэг ялангуяа яг энэ газрыг сонгож ийш явмаар санагдаж зорж ирсэн шалтгаанд нэг тийм цэгт байгаа юм. Map-аас бол их гоё ядчих. Газарт буугаад яг хажууд нь очихоор ямар байх хэлж мэдгүй. Тийм цэг байгаа да. Тэдэнд очиод харуулъя тий. I see, as long as I know that you'll stay with me, I don't have to look for a purpose, 'cause I'm right where I need to be. I used to be blue, and so are you, until we knew this love so true. Now I'm Дөрөв ready, дахь болоо гэсэн юм аа. yeah, yeah, and this Дөрөв time дахь I'm гэсэн going чинь all in. амжилт. Yeah, I'm ready for the good times to begin.
өнөөдрийн манай хайкинг ер нь бол нэгдэлтээ 6 км яг явгнаар алхаад тэгээд үргэлжлүүлэн 3 км дроноор аялаад тэгээд нэгдлийнх нь аялал нь ерөөхдөө 9 км орчим аялаад тэгээд одоо ингээ буцаж гин буцаад бараг хүндээ ирж штт тий. Тэгээд энэ хүндий бол үнэхээр гайхалтай гэж хэлэхээр юу ер нь бол хэлэх үг олдохгүй юм гайхалтай сүрлэг хүндий байна. Тэгээд ер нь бол манай аяллаа гол зорж ирсэн бараг эцсийн цэг нь энэ болж байгаа. Тэгээ эндээс бол буцах замаараа 5 багт орно. Тэгж. Баяуулгыг тийм зорж ирсэн зөндөө олон шалтгаан байгаа. Тэгээ тэдний нэг нь бол энэ байсан. Тэгээд ирсэндээ бол үнэхээр харамсахааргүй дахиад ч ирмээр санагдсан ийм газар байна. Энэ нөгөө талаас юу лээ Ёлтын ам тий. Тэгээ Ёлтын амаар өгсөд орох юм бол бас их гоё гэсэн. Гэтэ энэ одоо бидний ингээ явж байгаа цэг ингээд доошоо алхалт хийгээд тэр цэг ингээд машин хүртэл ингээд яваад тулчж байгаа. Тэгээ цаашаа ер нь бол бүр их шигүү. За хүн алхаж явхад ч хэцүү, морьтой явхад ч хэцүү бүр ийм газар байдаг гэсэн. За бидний энэ баруун тишээ ингээ явах юм бол ерөөдөө хятадын хил бол энэ үхэнд ойрхон байгаа. Бараг энэ уулын цаана дахиад нэг уулын цаана ерөөдөө хят руу яваад орчиж байгаа. Ийм газар хүрээд ирсэн байна. Тэгээд гайхалтай сайхан аялал боллоо. Болж гин дуусаагүй тий. Тийм дрон дээр ерөөхдөө бол хятадын хилд харьяалагдах нэг уул муулыг бол харсан гэсэн. Тий. Тий. Миний хүүхдүүд ямар Ой, ингээ болоо. Гайхалтай юм уу? Яа, миний охин нэрээс гоё хэлчихтэй. Энэ яг ингээд хажууд ингээд яг гол ингээд байн гурсаад уулын ус тий, уулын горхинг орсож байгаа тэр их гоё чимээтэй. Тий. Гэтэ их ядарсан. Урт алхалт боллоо. Харин цаашаа яг үргэлжлүүлээд алхах гэхээр дахиад 2-3 км болоод тэгээ очиод мэдээж зураг хөрөг авна, видео хийнгээ дахиад нэлээд удах гад. Тэгээ буцах замдаа бараг алхалт хийгээ явах чинь шүн ирэх гээд шүү дээ. Харах байсан. Хэдийнэ харахгүй болж ирж байна. Одоо очиод хоол хийж идэнэ. Өнөөдөр бол жинхэнэ нөгөөд нэг барбекю юм тий. Тий. Outdoor voice-ийн хэлдгээр тий. We're gonna eat like a king. Өнөөдөр тэгээд нөгөө зорж яг хамгийн гоё газар очиж идэх гэсэн хоолоо өнөөдөр идэх гэж байгаа. Тэгээд за явж тэг хоол хийж идцгээх үү? Зөндөө олон хатгуулсан. Нэг алхан штэ. Алхан штэ. Алхалт Одоо дуусаа. 3 км л. Тий, дахиад жоохон алхалт байгаа. Сая тэндээс хийх. За. Тэгээ алхалт дуусаагүй юм чи ихтгэж өгөх үү? Окей, тэгээ. За. За. Өнөөдрийн хоолнд стейк хийн. Өнөөдөр бол стейк бокс гэдэг family стейктэй ирсэн. Энэ дотор бид нар юу авчирсан бэ гэхээр prime steak бид нар нөгөө өмнө ярьжсэн шүү дээ prime meat-ийн энд бол юмнуудыг хийх хэрэгтэй. Тэгээд бид нар энэ аялалтаа олох дээр T-bone steak-тэй ирсэн. Өмнө бол зөндөө олон өөр төрлийн стейкүүдийг бол хийж ирсэн. Манай видеод үздэг хүмүүс бол мэдэх баг. Тэр доошо хайкинг хийж явахаас өмнө жоохон гисгэх гаргаад тавьсан. Одоо бол махбол сайхан гисчихсэн байгаа. Тэгээд юугаа амтлаад энэ галыг асаахад нэлээд амтлчингуудаа галаа асаагаад махаа жоохон амтлсан чигтэн байлгаж жагаад тэгээд галнээс яг үнэ. За. Тэгнэ хил гал дээр шаана. За тэгэхээр T-bone steak бол нэлээд зузаан стейк болох тэр амтлагаа их гоё илүү гоё сайн хийж өгөх хэрэгтэй болно. За тэгээд
Энд жацоолох дээр ногоогоороо салаад хийгээ дээрэс нь төсийн нухаш шас хийгээ махтагаа хамт хийе гэж бодоод юм бэлтээч. За махан амтлаа тавьчлаа. Одоо энэ жоохон ингээд амтан сай дотроо махандаа сай шингэж явах хэрэгтэй. Энэ хооронд нь тэгээд галаа асаагаад галаа бол бэлтээ тавьсан маа галаа асаагаад хэрэгэд нүүрсээ халаагаад маха бэлэн болох. Нүүрс бэлэн болоход махан бэлэн болчихсон. Тэгээд шууд шарна. За тийшээ. Зэн чи ингээд юугаа бэлтцсэн. Галаа бэлтцсэн байгаа. Модон шатад дуусгаар те доор нүүрс тавьсан байгаа л тэр тэгээд нүүрс нь хаалчихна. Тэгээд тэгээд нүүрс нь халангуут л махаа шарахад бэлэн болно да. Ингээд нөгөө мод асаагч юм юу гэдэг ч тийм оролттой. Тэрийг хийчин гот амар амархан асчтэй. Ер нь одоо юм хүн бэлэн аваа явж явах хэрэгтэй. Юмудын нэг болсон. Хаач жагаалт төлөж асаахад хамаашаамар хэлбэр. Энд ингээд төмөсний нух шиг төмсөө чанж байна. Тэнд ерөөд өгөрцийн помидорыг хичээд бэлэн болгоод тавьчлаа. Салат хийн. Салат арай хийчихдэггүй. Салатны юу өөр ямар ч дрессинг энэ төр өөр навч мавчууч авах. Тэгээ зүгээр хичээл тавь. За. Төмсөө нухшлаад. Төмсөө нухшлаад махан бэлэн болчих юм бол хоол бэлэн болох гэдэг. Махыг үлээгээд нөө. Бас үлээгээд. За. Катанди өвгийн төрсөн өдөрт зориулсан Катанди. Мина өөрөө тоглож байгаа.
За аялалд гарснаас хойш 12 дахь өдөр анх удаага EcoFlow 100% цэнэглэхийг нь харах гэж байна. Өнөөдөр яг нэг газараа 2 хоноод тухтай яг өдөржингөө цэнэглэж байгаа. Тэгээд одоо 2 минутын дараа 100 болох гэж байна. Төрсөн өдрийн хоол Carry. Янзаа. Төрсөн өдрийн чинь эзэн зүүж шалхан байна. Би харуулаарай. За бид хотон нуурын ирэг дээр 2 дахь хоногоо үнжиж байна. Тэгээ маргааш юу явах вүлээ? Маргааш хаашаа явах гэж байгаа лээ? Тийм, Алтай таван бог. Тэгээд баг түргний хүрхрээ үзнэ, тий? Тий. Одоо яг нар жаргах мөч ийм гоё шүү дээ нар да. Тий, нуурын ирэг дээр бид тав л энэ да. Энтлийн ирэг дээр. Өөр хүн байхгүй тий. Open my eyes, I slept through the day. Slept through the day, feeling uneasy, I push it away. Push it away. Last night was fun, don't feel like today. Feel like today, let's do it again, let's go on a date. Cause tonight I'm gonna take you out and live the dream that we've been talking about. So we can dine and spend up all our notes. Let's forget that we broke. I wanna celebrate it. За өглөөний 6 цаг болж байна. Бид өнөөдөр хамгийн эртэж майхан захнаа хураагаад хөдлөгч байна. Өчигдөр орой ерөөхдөө бол зарим хэсэг юмнуудаа машин дотор ачдаг юмнуудаа л ачсан байсан. Одоо зөвхөн ачаан дээр ачих. Унтаж вцсан майхан мишок энтра хураагаад шууд хөдлөгч байна. Одоо дөнгөж нар мандаад юм бэ. За бид баг түргэний хүрхрээ үзгээр өглөөний алхал хийж байна. Ийшээгээ 3 км алхаад очт юм бэ. Бид дөнгөж эхлэе гэж. Cause tonight I'm gonna take you out and live the dream that we've been talking about. So we can dine and spend up all our notes. Let's forget that we broke. I wanna celebrate and have some fun tonight. I wanna show you all the lavish things in life. So raise your toast for all the good times that we'll have. It'll be like the movies, be like the movies. Rich people dreaming. Rich people dreaming. Rich people dreaming. Rich people dreaming. Баг түргэний хүрхрээ. Солон гараад байна. Ха? Солон гараад. Хаа байна? Оо, тийм биш үү? Камер дээр харлаа. Камер дээр би харлаа. Movies be like the movies. Rich people dreaming. Баг түргэний хүрхрээ гэжтэй. Rich people dreaming. 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 Rich people dreaming.
За өнөөдрийн баг түргний хүрхээр ирэх гэж ерөөхдөө өчигдрөөс хойш би тэд юмнуудаа нэлээд төлөвлөсөн. Тэгээ өмнө нь өглөө ерөөхдөө нэлээд босоод 5 цагт босоод 6 өнгөрж явахад аль хэдийн машиндаа суугаад хөдөлчихсэн байсан. Тэгээ энд ирээд ерөөхдөө нийт алхалттайгаа хоёр талтаа бол 3 цаг явд юм байна. Тэгээ мэдээж мороор болон явганаар алхах гэсэн сонголт байгаа. Бидний хувьд бол өөрсдөө алхаад гарч ирсэн юм. Тэгээ энэ дээр мэдээж зураг видео хийгээд жоохон гой төрсөд авч байгаад одоо бол ганц гоё кофе чанж уучаад одоо ингээ буух гэж байна. Тэгээд энд бол яг өнөөдрийн байдлаар бол хүл хөдөлгөөн бол бас маш их байна. Наадмын өдөр бид нар ер нь бол яг 2 хоногийн өмнө энд ирсэн. Тэгээд маш их машинтай хүн ихтэйс учраас хотын нууран дээр очиж 2 хончоод тэгээ өнөөдөр нэлээд өглөө эрт төлөвлөд гарч ирсэн. За яг бидний видеоноос харах юм бол ямар ч хөнгөн юм шиг харагдчихэж магадгүй. Гэхдээ одоо бол бүр амар байна. За харуулъя. За энэ мэтчлээ ерөөхдөө бол бөөнөрөө маш олноороо хүмүүс ирж үздэм байна. Тэгээ бид хэд бол яг өглөө маш эрт гарсан тулдаа ямар ч хөнгөө байхад тааруулаад ямар ч хөнгөө байхад тааруулаад энэ сайхан хүрхрээг үзчихтэй. За эндээсээ бид Алтай тогон бүгдийн зөв хөдлөлөө. Ингэхдээ цагаан голоо дагаж өгсөх маршрут сонгосон нь илүү хүнд бартай ихтэй зам байсныг хожим мэдсэн. 6 км. 46 км болчихсон. Ийм актер одоо хараа үлдээ. Чөтөг шивэ тарих нэчүүд. Бид явж ин да. Фургон бол бүх хүмүүсээ буулгаад гарч ирдэ. Тэгээд хит ийм огцомдор ямар системээр явж байна. Локо залгачлаа. За. Тракач залгатаа яваа. Ил форлоо хийцэн. Явчихв. Окей. За энэ хартаа хүмүүс нэг буцаа сууцгаач. За ийм сайхан гайхалтай газар л өксөөд байна да. 3000 метрийн өндөрт. Явж ирсэн чинь яасан бэ гэсэн чинь бороо ороод аим салхитай тий хамаг уулна мантай юу ч харагдах болчиход байна. Тэгээд бороо маш их салхитай болохоос гарч ирсэн.
ингээд алтан таан богд дээр нэг бороо ороод өндөр ороод одоо ч гэсэн бороотой. Тэгтээ цаанаасаа яг цайгаад эхэлчихсэн. Иймэрхүү байдалтай харагдаж байна. Одоо бол бороо орсоор байна. Түрүүн жоохон мөндөр хаялаа. Үүлэрхэг артлын нуруунууд маань хайрхнууд маань харагдахгүй байж байгаа одоо гарч ирж байна. За эндээс эхлээд зөндөө олон хайрхнууд ингээл өндөр хайрхнууд байна да. Гайхалтай үнэхээр гайхалтай үзэгдэл. Тэр биширмээр дуу алтмаар юм байна. За одоо эндээ та эзнийг үзүүлэх гэсэн юм. За хүмүүс бол 6 ахтай хөвчлэн ингэж авдаг. За яг ийм төрхийг бол зөндөө харсан баг. Яг эндээс авсан зургуудыг. За энэ ч бас ингээд бас зураг аваад байдаг. Өөрөөсөө урдаа зогсоож хагаад би машина харуулдаг байгаа нь яг перспективийг харуулах зорилготойгоор тэгж аваад байна. За тэгтээ яг энд ирээ зогсох төр энэ хайрхнууд маань яаж харагдаж байгаа гэхээр ингэж харагдаж байгаа. Яг нүдэнд бол цаад уулсан ийм шууд юм дээш өндөртэй юм шиг. Ингэж харагдаж байгаа. Яг хүний нүдээр бол за яг мэдээж ингээд бүх талаа ингээд харж болж байгаа ч гэсэн гол нь яг ингэж ийм харьцуулттай ингэж харагдана. Тэгтээ надад бүр яаж мэдрэгдэж байгаа вэ гэхээр надад болох дээрээ надад бол бүр яг ингэж мэдрэгдэж байна. Одоо ийм машин талбай харьцуулж хараалаад байгаа байхгүй. Одоо энэ ингээд өндөр тэр мөсөн гол гэдэг юм ер нь бол хөвчлэн дандаа дээрээс аваад ингээд цаана юу байгаа сайн мэдэгддэг. Тэгвэл ийм өндөр хайх. Тэ машинаас ингэж дээш харагдахаар. Энэ бол бүр ингэж дээш үлдээж харахаар. Одоо нөгөө машинтай харьцуулах гэдэг шүү дээ. Ингэж харагдаж байгаа. Яг мэдрэгдэж байгаа. Тэг мөсөн гол нь цаана ингээд бүр яг нүүрэн туллаад босоод ирчихсэн. Тийм нүсэр. Одоо тэр дээш уг нь бол тэр энэ үүлний цаана хүүтний оргил байгаа. Одоо сайн харагдахгүй. Ингэж гарч ирж байгаа ийм нүсэр. Хөвчлэн хүмүүсийн зурган дээр ингэ авчихсан байдаг шүү дээ. Тэгэхээр яг нөгөө гол харьцуултууд нь байдаг. Сайн мэдэгддэггүй гэсэн үг. За бүр сайн ярих юм бол за одоо ингээд бүр харьцуулах юм байхгүй, машин байхгүйгээр ингээ харах дээр нөгөө хайрхнууд маань 3 одоо яг энд 3 өндөр хайрхан харагдаж байгаа боловч камер дээр юм өндөр нь мэдрэгддэг. Түрүүн би яг машинтай харьцуулж харуулж иж харуулдаг байгаа тий. За тэгээ өвшөө бүр ингээд татаад нэг харах юм бол яг илүү мэдрэгддэг. За тэр өндөр харах юм бол бүр ингэж дээш үлээж харж иж. За юм байна. Зам хэдий бартаасаад ихтэй хүндхэн байсан ч байгаль дэлхийн дөрвөн улирлыг нэг дор үзэж байгаа тэр ховорхон мэдрэмж энэ сүрлэг улсыг өөрийн нүдээр харах яг тэр агшин үнэхээр итгэж барамгүй бахархал гайхшрал бишрэл гэд энэ олон мэдрэмжүүд зэрэг төрсөн тийм хүч байсан. Гүнзгий амьсгаа авч зорилгодоо хүрсэн энэ мэдрэмжийг аваад адал явдал дүүрэн энэ аялал гихч зүйл чинь үнэхээр амьдрал баялаг юм амттай юм гэдгийг дахин нэг бидэнд сануулсан. Бидний аялын контентыг үргэлж дэмжиж урам хайрладаг үзэгч та бүхэн найз нөхөд гэр бүл мөн хамтарч ажиллаж байгаа байгууллагуудаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Аялал маань энд хүрээ дуусаагүй цааш үргэлжилж байгаа шүү. Ингээ явах гэхээр ингээ арт ингээ харагдаад байна. Хош. Баярлалаа. Тэсэн тийм.